Сайн байцгаана уу? 2025 оны 2 дугаар сард загсны ордныхны хайр дурлал, ажил мэргэжил, мөнгө санхүүгийн тал дээр дараах хандлагыг анхаарах нь зүйтэй. Ганц бие хүмүүс энэ сард шинэ хүнтэй танилцах боломжтой. Харин хосуудын хувьд харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч харилцан ойлголцохыг сайжруулах нь чухлаа. Хайртай хүндээ хит өндөр шаардлага тавихаас зайлсхийж, төвчээртэй зөөлөн хандахыг зөвлөж байна. Мөн гэр бүлийн зөрчил маргаантай асуудлаа зөв шийдэхгүй бол цаашдын амьдралд нь сөргөөр нөлөөлөх болзошгүй тул үүн дээрээ анхаараарай. Сарын дунд үед шинэ мэдлэг эзэмших, орчин үеийн шинжлэх ухаан судлах зэрэг таатай үе ирнэ. Мэргэжлийн бие даасан үйл ажиллагаат нь материалын урамшуулал авчирч магадгүй. Мөн худалдаа 8-нд одтой байх тул шинэлэг санаагаа хэрэгжүүлэх өндөр ашиг олох боломжтой. Гэхдээ альва асуудлыг эрүүл саруул ухаанаар дүгнэж зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй. Санхүүгийн үйл ажиллагаанд энэ сар тохиромжтой. Гэхдээ сэтгэл хөдлөлөө хөтлөгдөн бодлогогүй худалдан авалт хийхээс зайлсхийгээрэй. Хэрэглээг баримталж хэмнэж хийх нь зүйтэй. Ингэснээр санхүүгийн дарамтаас зайлсхийж чаднаа. Мөн янз бүрийн мэдээлэлд хит автахгүй байх нь чухлаа. Энэ сард эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж дархлаа дэмжих бэлтгэл хэрэглэх нь таныг сэргээн. Мөн шинэ орчинд амьдрах, шинэ холбоо тогтоох, амьдралын шинэ хэмнэл оруулах нь боломжийг бүү алдаарай. Гэр бүлийн зөрчил маргаантай асуудлаа зөв шийдэхгүй бол цаашдын амьдралд нь сөргөөр нөлөөлж болзошгүй тул үүн дээрээ анхаараарай. Та лайк, subscribe дараачийн бичлэгээ цаг алдалгүй хүлээн авч сонсороо. Баярлалаа.